Аяллаа ихний өдөр. За би одоо ингээд өдрөө болгон бичлэгүүд влогуудаа оруулаад явна. Ямар сэтгэлд хүрсэн, ямар замаар явж ийн гих мэдчлэн бүх юмуд таадтайгаас хуваалцаад явах юм аа. Урд шөнө ирсэн. Тэгээ Монголоос бол 2 цаг 30 минутын зөрүүтэй юм. 35 градусын халуун байх шиг байна гадаа. За тэгээд одоо өглөөнийхөө цайнд орчоод 12 цаг 30 минутанд бид нэр аяллахаа тэгээд танилцах болон орон орноос ирсэн маш сонирхолтой хүмүүс байгаа ах гэж бодож байна. За тэгээд бүгдээрээ хамтдаа өглөөнийхөө цайнд орцгоо. Оройн бичлэгээ янзлсан чинь ингээд хоолоо кондишн ханаад хүрээд таг болж байна. За тэгтээ яг уу ярина. За ямар ч гэсэн 2 хоног бол дийлэр үнэлэн бас чартааж ирлээ. Тэгээд манай аяллаа багийнхан маш гоё тухтай зочд буудал бэлдсэн байсан. Тэгээд тэнцэн сайхан амраад өглөөнийхөө цайг уугаад одоо бид нар бол өнөөдөр 600 км шорон замаар явах ёстой. Тэгээд гар зэм авлаа түг суугаад явсан байгаа. За 13 жилийн өмнө бол бас энтгэгт би ирж ирсэн. Тэгэхэд тэрнээс хойшоо зөндөө өөрчлөлт оржээ. Зэлийн мөнгөнд тэмдэгт. За 500 рупийн 20,000 орчим төгрөг болно Монголоор. Нэг рупий 40 төгрөг. Зэнчи Альберт Гандигийн мань зураг байж байна. За эргүүлээ та. За манай аяллаа багаас цонхнууд дээрээ одоо зүг юм нэр устдаа юмнууд өглөө аюугаас тэлтэй юм аа. Эднийхээ сурах юм аюул байна. За аяллаа аяллаа группийн байгаа хэмжээс үгүй. За манай аяллаа чугаас манайхаар 15 гээд туршаалах маршрутыг өгч байна. За хоббигоороо нэгдэж орон орноос хүмүүс байна. За энэ хүү залууг бол Рахул гэдэг энэ аяллаа компани бол хамтан босс нэж байгаа. Рахул маань бол моторын зургийг яг 100 Монголд бол 8 сард ирсэн. Тэгээд манайхаас бол аяллаад бас Монголынхаа байгалийн үзлэн сайхан газруудаар давуулж авсан байгаа. За тэгээд юу ярьж байна вэ гэхээр одоо аяллаа турш юм замтай юм ингэж явна гэх бүх заавар зөвлөгөөг бол өгж байна. Тэгээд бүх заавар зөвлөгөөгөө сонсч дуусаад өгсөн чинь таамаглуулсан гаригаас сонссуулаа. За тэгээд бид нар энэ өдөр бол 600 км-ийг бол машинтай туулах болно. За тэгээд зам бол 5 байсан. Ямар ч гэсэн 600 км бол 14 цагийн турш туулсан байгаа. Энэ хооронд одоо өдрийн хоолой гэсэн ийм бөмбөгдөөстэй байсан. За тэгээд үйлчлэг өндөө тасарсан байлээ. Өмнөөс яаж өмнөд бүсгэлгүй гэдэг бид хэсэг өгдөг. За тэгээд автобусанд унтж байгаад ирсэн чинь бол шөнийн 4 цаг болсон мэсэн. Тэгээд автобус цаашаа явах боломжгүй гэдэг тухайн компаниас бол ийм машинууд ирсэн. За ямар ч гэсэн тэгээд ойр орчмоо бас нэг ажиллаад гэсэн чинь од ойртсон юм шиг олдсон юм шиг сонио харагдсан чинь алитэнэ бид нар бол хямлан уулхаа ингэрт ирсэн байна. Тэгээд өндөр уулан дээгүүр одоо хүмүүс амьдарч ийсэн юм билээ шүү. Буудалтаа ирэхэд бол биднэрт ийм гоё малгай ороод биелэглэн ухтан авлаа. За дараагийнхаа бичлэгээр уулзцгаая. Дэлхийн оргил руу хамтдаа бичлэгтэйгээ хамт аваараа манайхан.